За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өмнөх бичлэгээрээ бид нар сөрөг мэдрэмжүүд хаанаас үүсдэг юм бэ? Мэдрэмжийг ер нь хэд ангилдаг юм бэ гэдэг талаас нь судалсан бол өнөөдөр төрөөд байгаа тэр сөрөг мэдрэмжүүдээс хэрхэн ангижрах вэ гэдэг талаас судална. За мэдрэмж бүхэн ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх хүчийг өгдөг бидэнд. Тэгэхээр бид нар өөрсдийгөө аль болох эерэг мэдрэмжтэй байх тусмал бидэрт эрч хүч гэдэг зүйл бий болно гэсэн үг. Хэрвээ бид нар сөрөг мэдрэмжэндээ автаад байх юм бол бидний зөвхөн сэтгэл өвдөөд тийм үү хүчгүй болоод байх юм биш. Бие маань ч гэсэн бас дагаад сулбгар хүчгүй дорой болох нь тийм ээ. Тийм учраас бид нар тэр бидний төрөөд байгаа тэр сөрөг мэдрэмжийг маш аюулгүйгээр тэгээд бүрэн төгс гаргаж сурахад энэ бичлэгийн гол зорилго оршиж байгаа юм шүү. За тэгэхээр бид нар өөр төрсөн тэр сөрөг таагүй мэдрэмжүүдийг тийм ээ яадаг вэхээр дуудаг, ихэвчлэн нуучдаг. Тийм үү? Тэгэхээр гаднаа болж байгаа, бүтэж байгаа бүх юм окей байгаа юм шиг загнаад байдаг боловч дотроо бид нар аль хэзээ яадаг бах нь нөгөө сөрөг мэдрэмжтэй автцсан байдаг тийм ээ. Тэгэхээр олон сар жилээр автааж яваад байх юм бол энэ мэдрэмжүүд маань намайг дотроос маань идэж эхэлдэг. Тэгэхээр алим гаднаа хичнээн гоё улаан байсан ч гэсэн идсэн алимыг нэг хазгад л ямар байдгөө. Яг тийм шиг л бидний сэтгэл гэдэг зүйл тэгж муудах нь шүү дээ. Тэгэхээр бид нар сэтгэлээ муудахгүй тулд энэ мэдрэмж гэдэг зүйлээ ялангуяа энэ сөрөг мэдрэмж гэдэг зүйлээ алгуурхнаар тэгээд бүрэн төгс гаргаж сурах нь бол маш чухал зүйл ахын тийм ээ. Энэ зүйлийг өөртөө заавал хэвшүүлээд дасгалжуулж явах хэрэгтэй болох нь өөрийгөө өдөр бүр алхам тутамдаа тэгжээж л бид нар энэ зүйлийг өөрийн зуршил, дадал болгож авна гэсэн үг. Тэгэхээр сайн зуршил бий болоход цаг хугацаа маш их ордог. Муу зуршлыг арилгахад бол илүү их хүч хөдөлмөр тийм ээ хүнээс шаардж яадаг шүү дээ. Тийм учраас дөрмтлэгтаад байгаа тэр гомдол, бухимдал, уур, хилэн тийм ээ өөрөөр хэлэх юм бол үзэн ядалт тийм ээ. За тэгээд энэ ганцаардал бүхнийг хадгалсаар яваад энэ маань эргээд бидэрт сэтгэлийн маань өвтгдөг гэж хэлсэн тийм ээ. Хувцас хүртэл урт удаан хугацаанд өмсөхгүй шүүгээ савндаа хадгалж итэл яадаг үлээ. Тийм нэвчэрсэн, дарагдсан их муухай эвгүй нэртэй болсон байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар сэтгэлдээ яадаг бахна сөрөг мэдрэмжээ элдэн хөөж дандаа салхи оруулах хэрэгтэй болдог бахна шүү дээ тийм ээ. Тэгжээж бидний амьдрал илүү баяр баясгалантай өнгөлөг болох нэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар сэтгэлээ цэвэрлэхийн тулд хамгийн нэгдүгээр нуух хэрэг байх нь мэдрэмжээ. Аливаа мэдрэмжийг нуухгүй, аливаа мэдрэмжээсээ ичихгүй, эсвэл хүчээр дарахгүй хүчээр юу ч болоогүй юм шиг царайлахгүй гэсэн үг. Харин түүнийхээ оронд зөв удирдах, зөв залж, зөв ангижрах нь чухал байх нэ гэж. Жишээ хэлье л да би. Энэ жишээг түрүүчийн бичлэг дээр ч гэсэн хэлсэн тийм ээ. Жишээ нь би бол хүнд хэлбэрийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдээ ээж гэж хэлэхэд та бүхэнд өөр гэсэн мэдрэмж төрж байгаа тийм ээ. Төрх нь бол гарцаагүй шүү дээ. Зарим нь бол үгүй элхүүдээ ч гэдэг юм уу те. Ийм баясгалантай байхад ч гэдэг юм уу эргэлзэх тийм үү тэнэгэлзэх тийм ээ. Гэтэл зарим нь өрөвдөх, хайрлах зарим нь бүр миний өмнөөс шаналх яана гэд тийм үү. Гэтэл зарим нь яах юм? Байдгал зүйл шүү дээ. Тэ байдгал хүн байна гэх жишээд үл тоох, хайхрамжгүй хандах гэх зэрэгээр биднэрт бол өөрийн мэдрэмж төрх нь бол тодорхой тийм ээ. Тэгэхээр тэр ямар мэдрэмж төрж гэнэ гэдэг дээр сайлах энэ бол их зөв мэдрэмж, энэ бол буруу мэдрэмж гэсэн бол тодорхойлт өгөхгүй тийм ээ. Тэгэхээр мэдрэмж хаанаас ирдэг бид нар судалсан учраас та яг ямар мэдрэмж төрж гэнэ гэдэг дээрээ л өөрөө дүгнэлт хийгээд явна гэсэн үг болж байна тийм ээ. За тэгэхээр надад ч гэсэн маш олон төрлийн юу яадаг ахна мэдрэмж, сэтгэл хөдлөлүүд дандаа яаж яадаг ахна холилдож байдаг. Яагаад гэвэл би чинь амьд байгаа учраас тийм ээ. Би амьдарч байгаа учраас. Тэгэхээр нөгөө орчноосоо, хүрээллээсээ, хийж байгаа ажлаасаа, эргэн тойрны хүмүүсээс, нийгмээс гэлээ маш олон зүйлээс шалтгаалаад бид нар өдөр болгон олон төрлийн мэдрэмжүүдийг яадаг илэрхийлж байдаг. Олон төрлийн мэдрэмж авдаг. Нэг үйл явдал, нэг нөхцөл байдалд бид нар нүдэрээ хараад биеэрээ тулсан ч гэсэн бидний төрөх мэдрэмж нь яадаг бахна өөр ондоо байж болох нь шүү дээ тийм ээ. Өөр ондоо байж болох нь. Тэгэхээр надаас өөр ондоо байлаа гэд буруу гэсэн зүйл биш тийм үү. Заавал над шиг байх ёстой гэж хүчиж болохгүй байх нь шүү дээ. Энэ маань юу гэсэн үг гэхээр бид нар өөр өөрсдийнхөө ялгаатай, бид нар өөр өөрсдийнхөө өөр гэдгийг
хүлээмжшөөрөх гэдэг маань одоо байнга би одоо бичлэг болгон дээр хэлээд байгаа тийм ээ. Бусдын ялгаатай, бусдын өөр гэдгийг хүлээмжшөөрөх бол одоо энэ сэтгэл зүйд хамгийн чухал одоо хамгийн том гол ойлголт юм шүү гэж. Тэгэхээр одоо биднэрт одоо яадаг хин нэгний одоо төрсөн мэдрэмжийг одоо шүүмжлэх, буруу шаах тийм бол яах нь болохгүй байх нь штэ. Яагаад гэвэл бид нар өөрөө хоорондоо октын адилгүй тийм ялгаатай хүмүүс гэдгээл хүлээмжшөөрөх ёстой. Тэгэхээр ямар ч нөхцөл байдалд яах нь яг наад чи гүнэглэх халавгүй байх нь штэ тийм ээ. Яг наад чи баярлах чаламгүй байх нь. Тэгэхээр тэр маань тэр хүний л яах нь онцлогоос хамаарах юм байна те. Өөрөөр хэлэх юм бол таны хувьд юу ч байсан зүйл хин нэгний хувьд яалаа даад давшгүй, төсвөрлөшгүй тийм одоо хүнд зүйл ярьж болно. Эсвэл таны хувьд одоо хурууныхаа үзүүрээр хийчих тийм ээ чадвар дээр аваад үзэх юм бол энгийн жишээн дээр аваад үзэх юм бол таны хувьд бол хурууныхаа үзүүрээр хийгээд дуусчих ажил хин нэгний хувьд 1 жилд 1-7 хоног бүтэн сарын жижил яхахыг бас үгүйсэх арга байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ үгээрээ бид нар юу гэж нэхэхээр мэдрэмж, чадамж бүх юмараа бид нар өөр хүмүүс тийм ээ өөр хүмүүс. Тэгэхээр бид нар одоо яах нь бусдын одоо мэдрэмжийг шууд үгүйсгэн те ингээд тахта яадаг ингэж болохгүй бас ингэрч хэрэггүй гэж яах нь шүүмжлэх болохгүй байх нь шүү дээ. За яагаад энийг дахин хэлээд байна гэхээр танаас өөр байлаа гэд буруу биш гэдгийг л бид нар ойлгох гэж байна тийм ээ. Тэгэхээр яах нь бид нар ямар аливаа нэгэн зүйлийг одоо танин мэдхийг бол сэтгэл судлалт бол энийг хүлээмжшөөрөх гэж үздэг тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө өөр гэдгийг нөгөөдгөрт хоёрдугаарт өрөөлийг өөр одоо гэдгийг хүлээмжшөөрнө гэдэг маань бидний юутай холбоотой ах нь танин мэдхүйтэй маань холбоотой ах нь шүү дээ тийм ээ. Ер нь бол хүнд бол яадаг вэ гэхээр бид бүгдэд тийм ээ үе дандаа муу бодол орж ирдэг тийм муу бодол. Одоо жишээлбэл хамгийн энгийн жишээ хүүхэд маань уцаа авахгүй 3 удаа дуудуулаад тэгээ дахиад залхтал утна салцсан байвал хамгийн түрүүнд бидэрт юу болж ирдэг вүлээ? Тийм айх мэдрэмж. Тэгээ дандаа муу бодлоод орж ирдэг шүү дээ, тэ. Хизээж батарей дуусчлаа ирж яваа гэдэг бодлоо төрүүлж орж ирдэг үү, тийм. Тэгэхээр одоо бид нарыг энэ сөрөг мэдрэмжийг төрүүлээд байгаа, сөрөг мэдрэмж рүү хөтлөөд байгаа тэр буруу муу зуршил гэж хэлж болох зүйлийг л олж мэдэх нь яах нь бидний хувьд хамгийн чухал байх нэ. За тэгэхээр одоо тэр зуршилтыг юу яаж болох вэ? За та бодоод үзтээ. За жишээлх юм бол алдаа гаргасан үедээ амархан сэтгэлээр ундаг хүн. Би яагаад дандаа ийм байдаг юм бэ гэж өөрөөсөө асуудаг. За тэгвэл энэ асуулт өөрөө буруу. Юу нь буруу юм бол? За би дахиад асуултаа хэлье. Би яагаад дандаа ийм байдаг юм бэ? За энэ асуулт нь буруу зүйл байна уу? Минийх бол би буруу гэж хэллээ шүү дээ, тэ. Таны бодлоор буруу зүйл байна уу? За энд яг юу нь буруу вэ гэвэл яагаад дандаа гэсэн үг байна. Өөрөөр хэлэх юм бол яагаад дандаа гэдэг үгээр өөрийгөө яаж яана? Буруутгаад байгаа учраас л сөрөг мэдрэмж маань намайг яах нь дагаад тэгэл тэр бодлоосоо болоод бид нар сөрөг яах нь бодол руу сөрөг мэдрэмж рүү хөтлөгдөж байна гэсэн үг. Тэгвэл яадгүй. Тэгвэл бид нар энийг яаж өөдрөг болгож болох вэ? Нөгөө талаасаа энэ ертөнцид хинч санаатаагаар яадгүй алдаа гаргадаггүй шүү дээ, тийм ээ? Алдаа бүхэн ямар байдаг вүлээ? Санамсаргүй, тийм үү? Санаатай алдаа гэдэг бол санаа тэр чинь алдаа биш. Санаатай юу яах вэ? Үйлдэл болно шүү дээ, тийм ээ. За, тиймээс одоо яах нь бид нар энийг эерэг болгохын тулд яагаад гэж асуултын оронд би яаж энэ алдааг давтахгүй байх вэ гэж асууя. За, өмнөх асуулт маань юу байлаа? Би яагаад дандаа ийм байдаг юм бэ? Тэгвэл одоо би яаж энэ алдааг давтахгүй байх юм бэ? Тэгэхээр энэ маань хоёр өөр байгаа ч тийм ээ. Тэгэхээр өөрийгөө нөгөө буруутгаж байгаа тэр зүйл маань энэ асуултанд нь байна уу? Байхгүй. Энэ асуултнаас юу харж болох вэ бид нар? Өөр арга зам илэрхийлсэн, шинэ гарц хайсан, тийм ээ? Боломжийг илэрхийлсэн тэр зүйл учраас энэ бол илүү ямар байх вэ? Өөдрөг болгож яах гэсэн үг болж байна, тийм ээ? Тэг бид нар ийм өөдрөг хандлагаар өөрөөсөө асуулт асуугаад нөхцөл байдалтайгаа юу яах нь вэ? Тулж эхлэх юм бол бид нар өөрийгөө буруутгаад өөртөө муу зуршил сөрөг зуршлуудаа хуримтлуулсаар агаад хамгийн сүүлд би юу ч хийж чаддгүй юм байна гэсэн тэр сэтгэл готролд аваачих яах нь аваачихгүй ах нь штэ тий тэр гутрал руу хөтлөхгүй ах нь. Тэгэхээр бидний юу ах нь бодол маш чухал ах нь штэ сөрөг мэдрэмжийг одоо хянахад сөрөг мэдрэмжээс ангижрахад бол бидний бодол бол яах нь маш чухал ах нь тийм ээ. Та аливаа асуудал тийм үү алдаа гаргахдаа бусдаас илүү санаа зовж одоо сэтгэл санааны хямралд орох хандлагатай байдаггүй гэж. За тэгэхээр яах нь зарим нэг хүн алдаа хийсэн юм уу тэр алдаагаа те шүнжэнгөө бодоод нойр нь хулжаад маргааш нь бодоод нөгөөдөр нь бодоод ингээд
айгүй тэгэл хэд хоног яадаг үлээ ингээл бараагаал ингээл яваад байдаг тийм ээ. А гэтэл зарим маань яадаг уу тэр зүйлээ одоо нэгэн тал алдсан юм чин алдсан. Одоо үнийг яа давтахгүй байхад бодё илүү арга олъё ч гэдэг юм. Эсвэл нөгөө шөнөөс одоо яадгийн өглөө илүү дээрч гэдэг юм уу сайхан унтаж амраад маргааш өглөө нь илүү ирч хүчтэйгээр босч ирээд тэгээд өөр талаас харахаар ч юм уу те. Ер нь бол юм байдаг шүү дээ. Зүйлд хит автаад байх юм бол бид нар яа л гэлээ тэр зүйл рүү гүнзгий автахынхаа оронд анхаарлаа хуваарлна гэж. Өөр зүйл рүү анхаараа шилжүүлээд эргээд буцаад тэр зүйлээ харахаар яах нь илүү өөр олон арга замуудыг бид олж авдаг тийм бидний ердийн амьдралдаа тийм ээ өдөр тутмын амьдралдаа ажил дээр амьдрал дээр хэрэгжүүлж байгаа тэр аргыг л бид нар яах нь энэ сөрөг мэдрэмжээс ангижрахтаа энэ сэтгэлээ эдгээхтэй нэг одоо баримтлах нэ гэж ойлгож болох нь тийм ээ. Энэ одоо нэгдүгээрт өөртөө тавьдаг хамгийн одоо том зүйл юу байдг вэ гэхээр өөртөө маш өндөр шаардлага тавьдаг. За ямар өөртөө өндөр шаардлага тавьж болох вэ? Би бол энэ айлын том хүү, ууган хүү, тэ энэ айлын удам залгах хүү. За өөр юу ээж болох вэ? Одоо би удмаа гутааж болохгүй ч гэдэг юм уу. Ингээд л өөрөөсөө яах нь маш өндөр шалгуур тавиад тэр шалгууртаа хүрч чадахгүй байх тусам бид нар юу яах вэ? Сөрөг мэдрэмжэндээ автаа сэтгэл готролд орно. Тийм ээ надаас бусд нь чадаад байхад би л одоо чадсангүй. Миний л одоо энэ үе дээр одоо энэ удам маань ингээд яах нь баларч унах нь нэ би чинь одоо болохоо байлжээ гэж ингэ. Тэгэхээр нөгөө хүн өөртөө өндөр шаардлага тавина гэдэг чинь өөрийгөө сэтгэл зүйн хувьд яаж яана вэ? Зовоох өөр яаж яана вэ? Тайван бус байх, айц тахгүй алхан болох нь шүү дээ, тийм ээ. За нөгөө нэгэн болохоор бас юу байдг вэ гэхээр бусдын дэргэд уйлахгүй, хүнд муугаа үзүүлэхгүй, чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байх. За тэгвэл энэ бол яадгүй гэхээр хүнд бас яах нь сөрөг мэдрэмжүүдийг хоримтлуулдаг зүйл байх нь. Тэгэхээр нөгөө бусдын дэргэд уйлахгүй одоо сүүлийн үед одоо та нар маань бас ингээд сэтгэл зүйн одоо энэ контентыг сонирхож байгаа хүмүүс бол ихэнх нь одоо сонссон бах. Уйлмар санагдсан үедээ уйлчихж байгаарай гэдэг. Ерөөсөө байнга тийм зөвлөгөө өгдөг болсон шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ерөөсөө нулимсай зайлаг одоо чанга хатуу бай гэж ерөөсөө яах вэ? Зөвлөхөө байсан. Аль болох яах нь дотроо хоримтлагдсан зүйлийг л гадагшлуулж гаргаж байгаарай. Тэр нь одоо үг хэл дуу аваа тийм үү? Нулимс байсан ч болно. Яагаад нулимс гарахыг одоо зөвлөдгөө гэхээр нулимс хүний биенээс гарахаар тэрийг дагаад бид нар өөрсдөө яадаг ах нь тайвширч яадаг. Тийм учраас нөгөө тайвширч чадахгүй байгаа, бухимдаад байгаа, гомдоод байгаа, өшөрхөөд байгаа, тэ үзэн ядаад байгаа. Тэр мэдрэмжээсээ салахын тулд бид нар тэр бүхнийг юутайгаа хах нь нулимстайгаа хамт өөрөөсөө гарах нь чухал байх нь. Тэгэхээр уйлахгүй байна гэдэг бол их буруу зуршил. Ялангуяа эр хүн байж одоо нулимсай зайлах чанга хатуу бай гэдэг бол одоо сүүлийн үед бол энэ маш буруу гэдгийг бол тайлбарлаж өгнийг одоо нөгөө зөвлөдөг болоод байгаа тийм ээ. За дараа нь хүнд муугаа харуулахгүй байх. За энэ бол хүмүүсийг хамгийн их зовоодог зүйл. Тэр хүн өөрийнхөө амьдралаар хүмүүс амьдарч байгаа шүү дээ бүгдөө. Юун чиний амьдрал хинт хамаатай юм бэ? Чамайг сайн муу явж гэнэ үү? Яаж гэнэ үү гэж анхаарах завгүй. Яагаад гэвэл өөрт нь тулгарсан өчнөө асуудлууд байна. Тийм ээ? Өөрийнхөө өмнөхийг яаж гэж өрөөлийн өмнөхтэй анхаарч идэх хүн гэж ер нь бараг байхгүй шүү дээ. Гэтэл бид нар яадаг байх нь өрөөлийн нүдний харц, өрөөлийн юмнаас өмнө аягүй санаа зовоол те намайг тэгээд ингээд бодчихгүй ингэчхүйтэй гэж ингээд өөртөө маш олон төрлийн хуурмж багуудыг өмсгчдэг. Тэгээ нөгөө олон бага зүгээд амьдрахаар чи ядарна шүү дээ. Ажил дээр нэг баг өмснө, тийм ээ? Амт найзтайгаа уулзах та нэг баг өмснө. За тэгээд өөр яах вэ? Өөр хаана ямар нэгэн баг өмсгийг одоо таашгүй шүү дээ, тийм ээ? Тэгэхээр зэрэг энэ маань яадаг вэ гэхээр бусад муугаа харуулахгүй гэж байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн буруу ойлголт. Тэгэхээр хүний сэтгэлийн амар амгалан байна гэдэг чинь ерөөсөө байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа л яах нь тордох юм байгаа шүү дээ, тийм ээ? Тэгэхээр одоо би өөртөө сэтгэл хангалуун аз жаргалтай байвал миний нүүрэн төртөл юу ах вэ? Аз жаргал гэрэлтэн. Тэгэхээр аз жаргалтай байгаа хүнийг хараад хүн одоо юу гэдгийг аз жаргалын л харахаас ш тийм ээ. Өө эн чинь ч нэрээ ийм бичгээд ингэ явж гин гэж бодохгүй байхгүй юу. Тэгэхээр юу бодсон ч ямар хамаатай юм бэ? Тийм биз дээ. Тэр хүн миний амьдралаар амьдрахгүй, би тэр хүний бодлоор амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр бусдын бодолд ингэ шүүгдэж, бусдын бодлоор өөрийгөө одоо ингэж золиослж амьдрах нь бол хамгийн буруу зүйл ахна. Энд бол сэтгэл зүй маш их яг хүнд гэмтэл авдаг тийм ээ. Тэгэхээр тэр гэмтлээс урт удаан хугацаанд хүмүүс гарч чаддаггүй байдаг шүү дээ тийм ээ. За дараа нь чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх гэж юм тийм ээ. Тэгэхээр би бол оюутнуудаа хэлдэг. Чадахгүй мэдхгүй байгаагаа яг тухайн үед нь бол шударгаар хүлээн зөвшөөржээ. Нэг л удаа ичнэ тэр зүйлээсээ болж нэг л удаа санаа зовмоор байдалд орно. Нэг л удаа ичгэнтэр байдалд орно. Тэгээд та чадаад мэдээд болчлоо чи тийм үү. Тэгвэл насан туршдаа санаа зовхгүй штэ. Харин тэр удаадаа аргалаа жааж игээд хэнийг чамаагүй золиослоод юу ч чамаагүй золиод тийм үү. Чаддаг мэддэг сарилаад өнгөрлөө гэхэд тэр асуудал амьдрал чинь дахин тохиолдох бүртэл та яах вэ? Дахиад мэдэхгүй чадахгүй гэрэл үлдэн шүү дээ. Тэгэхээр зэрэг нь мэдэхгүй чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрнө гэдэг бол хүнд биш.
өөртөө бас яах нь шудраг хандаж байгаагийн нэг илрэл байх нэ. Тэгэхээр хүмүүсийн хамгийн анхаарч ах зүйл нь болохоор өөрөө өөрийгөө хүртэл хуураад байдаг. Тэгэхээр бид нар бусдыг хуурч ямар нэгэн тохиолдолд хуурлаа гэхэд тийм ээ. Өөрийгөө хуурч бол юусэн болохгүй. Өөрийгөө хуурах тохиолдолд өөрийгөө бас бид нар яах нь уучлж болохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр бид нар өөртөө хамгийн шудраг хандах хэрэгтэй байх нь тийм ээ. Тэгэхээр хүнд биш хүнд байх нь өөртөө шудраг хандах хэрэгтэй болох нь шүү дээ бид нар. Тэгжээж бидний сэтгэл зүй маань яах нь эрүүл тэгээд яах нь амар амгалан аз жаргалтай амьдрах үндэс маань яах нь тавигдах нэ гэж ойлгох хэрэгтэй юм тийм ээ. Тэгэхгүй бол нөгөө энэ бүх хуралд энэ бүх баг маань эргээд намайг яана гэсэн дотроос маань идэнэ. Алим дотроосоо өтдөг шиг тийм ээ. Энэ сөрөг мэдрэмж, сөрөг бодлууд маань намайг дотроос маань идэнэ. Яагаад гэвэл би чи нөгөө тэр сөрөг модромж, сөрөг юмнуудаа хинч мдээгүй ч гэсэн би өөрөө мэдж байгаа байхгүй юу? Тийм учраас тэр намайг яах нь дотроос маань зоогоод тэр бодлоосоо тэр мэдрэмжээсээ мэд би салж чадахгүй байгаа учраас л энэ маань хурааж хуримтлагцаар яваад хаач нэгсэн сэтгэл готрол руу аваачин гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр гів гинт зөв зүгээр байж байгаа бид нар сэтгэл готролд ордоггүй. Энэ бол маш урт удаан хугацаанд үргэлжилдэг. Онцлог нь хаанаас эхэлсэн, хизээ эхэлсэн гэдгээ бид нар яах нь мэддэг байх нь. Тэр нь юутай холбоотой гэхээр өөртөөгөө хизээж шудраг яах нь нүүр тулж байгаа үгтэй л холбоотой. Тэгэхээр яг өнөөдөр та талент харж байгаа өөртөөгөө биш. Өөрхөө дотор байгаа жинхэнэ өөртөөгөө яах нь ямар ч баггүйгээр нүүр тулаад шударгаар хандаад үзэх хэрэгтэй болох нэ тийм ээ. За цаашаа явъя. Тэгэхээр сэтгэл гутрал, атааж өтөө, ганцаардал, өөрийгөө үзэн ядах, бусдыг үзэн ядах тийм ээ. За гих мэтлэн яах нь бидний оюун санаанд байгаа энэ сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмж тийм ээ. Энэ бүхнээсээ та салахыг хүсэж байна. Тэгвэл хамгийн нэгдүгээр юу хийж яах вэ? Хэрвээ танд хүсэл байгаа бол та нэгдүгээр өөртөөгөө шудраг хандах. Бас өөрийгөө шударгаар хүлээн зөвшөөрөх. Тэгэхээр өөрийгөө шударгаар хүлээн зөвшөөрнө гэдэг бол маш чухал шүү дээ. Миний хэмжээ бол хаана гэдгийг бол бид нар хамгийн сайн мэддэг тийм ээ. Тэгэхээр өөрийгөө яах нь шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх нь. За хэрвээ тэгж чадахгүй ингээд байх юм бол энэ бүх зүйл яах вэ гэхээр энэ нөгөө сөрөг бодлоо сөрөгнүүд маань хяналтаас гараад тийм ээ. Тэгэж яах вэ гэхээр улмал өснө. Хэрвээ бид нар энийг л гаргахгүй л бол өөрийнхөө сөрөг бодол, сөрөг мэдрэмжүүдэд тижээгээд л гэсэн үг аахгүй тижээгээд л тийм ээ. Тэдэрт бол хамгийн хүсэж байгаа хамгийн сайхан амттай хоол олох сөрөг мэдрэмжүүдэд сөрөг яах нь бодлуудаараа нөгөө зүйлээ л тижээгээд байна гэсэн үг болж штэ тийм ээ. Тэгэхээр яах вэ гэхээр дахиад хэлээ тэгэхээр хожим нь хаанаас эхэлсэн, хизээ эхэлсэн, юунаас болсон гэдгээ мэдхээ байдлаа бид нар яадаг ах нь. Тэр зүйлд эзэгнүүлдэг байхгүй өөрийгөө бүхэлд нь намайг эзэгнэж гэнэ шүү дээ тэр сөрөг бодол маань. Тэгээ эзэгнсээр байгаад эцсийн үст намайг юунд аваачих нь сэтгэл готрол гэдэг зүйл рүү хөтлөн аваачдаг байх нэ. Тэгэхээр бүгдөө энэ сэтгэл готрлоо хөтлөж байгаа тэр зүйлээс салах хэрэгтэй шүү дээ тийм ээ. За хизээ нэгэн цаг танд би энэ бүх сөрөг мэдрэмжүүдэд хянаж чаддаг байсан бол сайхан сан мөн сайхнаа. За би илүү дээр амьдрах байсан да. Бүх зүйл сайхан болох байсан гэж бодож байсан уу? Хизээ нэгэн цаг та тий? Тэгвэл энэ нэг бодох биш. Бодит зүйл болгох мэдрэмжээ яах нь хянах 13 аргатай танилццгаая. Би 13 зуршилтай яана гэсэн тэмцэлдэх арга гэж хэлсэн тийм үү? Тэгэхээр энэ 13 зуршлаас танд хэдэн байна вэ гэдгийг та мэдээд авах юм бол таны юу ах нь сөрөг мэдрэмж үүсгдэг яах нь зуршлуудаа мэдээд авах боломжтой. Тэгээ тэнтэйгээ бид нар зөрчилдөхгүйгээр тэр зүйлийгээ яах нь өөгшүүлэхгүйгээр зөв яах нь өөр шин зуршлаар дадал зуршлыг өөртөө бий болгож чадах юм бол биднийг зовоогоод байгаа тэр сөрөг мэдрэмжүү сөрөг бодлууд маань өөртөө яах нь цэгцрээд ирэх нь штэ. Тэгэхээр л жинхэнэ амьдрал сайхан болоод эхлэх нь байна тийм ээ. За тэгэхээр сайхан амьдрал та бэлэн үү? Би бэлэн байна. За хамтдаа эхэлцгээе хөө. За нэгдүгээрт алдаа гаргахаас айхгүй байх. За тэгэхээр бидний хамгийн их айлгадаг зүйл алдчих вэ, бүтлгүүдчих вэ, тийм ээ гэдэг болгоомжл байдаг. Тэр манд бидний хүлээж юу ч хийлэгдэггүй гэж. Тэгэхээр энэ яах нь зөвлөгөөн дээр бас гарч штэ. Алдаа гаргахаас айхгүй байх. Тэгэхээр цаагуур чинь хүмүүс бүр энэ алдааны чи ах トゥ усыг олоод өгсөн байна. Тэгэхээр амжилтын ах бол алдаа гэдэг. Тэгэхээр алдаа амжилт байх нь штэ. Тийм ээ? Алдаа амжилт. Бид нар болохоор амжилт алдаа гэдэг юм уу? Тэгээд л гутарчдаг шүү дээ. Тийм ээ? Амжилт хүлээж агаад гэтэл амжилтын өмнө бол юу байдаг ах нь? Алдаа байх хэрэгтэй ах нь шүү дээ.
Тэгэхээр алдаа гаргадаггүй бол яхаа хүн гэж байхгүй тийм ээ. Тэгэхээр би түрүүн хэлсэн шүү дээ. Энэ ертөнцийн дээр, энэ дэлхий дээр хинч санаатаагаар алдаа гаргадаггүй гэж. Тэгэхээр алдсан алдаан дээрээ би яагаад дандаа гэхийнхээ оронд би энэ алдааг хэрхэн давтахгүй байх вэ гэж бодно гэсэн тийм ээ. Ингэж ижил бид нар яах нь алдаанаасаа сална. Бас өөрийгөө зовоогоод байгаа сөрөг мэдрэмж, сөрөг бодлоодаасаа бас салах нь. За нэгдүгээр алхам маань алдаа гаргахаас айхгүй байх нэ. За тэгэхээр алдаа гаргаж сурах нь тийм ээ бид нар. За хоёрдугаар арга маань. Гинт дүрсгийн уурлахгүй байх. За гинт дүрсгийн уурлахгүй байх гэдэг бол өөрөө маш хэцүү. Ягаад хэцүүг нь мэдээхий би өөрөө тийм дүрсгийс ууртай байхгүй юу. Тэгэхээр мэдээд байгаа юм. Тэгээ яг хөө зүгээр нас маань ингээд дундаж насанд хүрээд ирлээ тий бас ингээд нийгмийн харилцаа тэгээ хүмүүсийн дунд ажил хөдөлмөр эхлээд одоо нилээдгүй хугацаа бараг 2-10 жилиг үдсэн учраас одоо энэ маань ингээд баг багаар засагдаад баг залуу байсныхаа бодох юм бол хамаагүй дээрсэн бас сүүлийн жилүүдэд одоо энэ сэтгэл судлалыг судалж үзээ, сэтгэл судлаар суралцаа, сэтгэл судлыг одоо гүнзгийрүүлэн сонирхоод эхлэхээр зэрэг бас өөрийгөө хянах гэж оролдох энэ орлогуудыг хийдэг болсноор бол одоо энэ гинт дүрсгийх гэх тийм үү. Гинт дүрсгийсэн ч гэсэн энэ одоо би дүрсгийсчлээ шүү одоо болохгүй шүү гэдгээ бол яхаа өөртөө сануулга дохиог өгдөг одоо болоод байгаа. Тэгэхээр энэ бол амаргүй. Тэгэхээр энэ одоо би ингээд хэлэнгүүт за одоо тгий гэж болчдөг зүйл биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол надаас махаа баггүй цаг хугацаа хүчин чармаалт яг шаардаж аж одоо арилгах зүйл байгаа. Тэгэхээр ер нь бүх сөрөг харилцаанд за тэр нь гэр бүлийн маргаан байж болно, ажил дээрх маргалдаан байж болно, үжил бодлын зөрчилдөөн байж болно тийм ээ. Тэгэхээр бүх сөрөг харилцаанд бол ялагч гэж байдаггүй. Тэгэхээр хоёр тал хоёулаа яадаг бахна. Тодорхой хэмжээнд шарах хавцгаадаг. Тийм ээ. Тэгэхээр одоо ялагч болчихж байгаа юм шиг мөртлөнгөө та аль хэзээ шархалагдсан. Нөгөө хүн аль хэзээ та яах нь бүр шархлуулаад орхисон гэсэн үг болж штэ тийм ээ. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр зөв цагтаа буулт хийж сурах бол хамгийн чухал байх нь. Тэгэхээр зөв цагтаа буулт хийн. Бусдыг хүлээн зөвшөөрнө гэж хэлээд байгаа штэ тийм ээ. Бусдын өөрийг хүлээн зөвшөөрнө гэж. Зөвхөн өөрийнхоороо гэж зүтгээд байхгүйгээр бусдад бас боломж олгох, бусдыг яах нь хүлээн зөвшөөрнө гэдэг бол энэ буултыг харгыг хэлээд байгаа. За 3 дахь арга маань. За бусдын амжилтанд баярлаж сурах. За манайхан бол ингээл наана баяртай те баярлал ингээл талархаал өстой нэрэ мундаг вэ шүү чи шүү гэж байгаа боловч яг чин сэтгэлээсээ баярлсан хідвэ гэхээр яах нь цэг гэж. За энэ дээр би нэг гой жишээ ярьж өгье л та. Тэгэхээр би ер нь бол нөгөө Аз кино те одоо ялангуяа Солонгос, Япон кинод бол маш дуртай бүр киногоор жишээ гаргаж ярих их дуртай. За 2010 оны үед юм болоо гарч яс одоо оны сэн санахгүй байна. 49 хоног гээд Солонгосын олон ангид кино байгаа. Энэ бол өстой гайхамшигтай. Зүгээр энэ өөрөө киноных нь одоо юу гэдгийг товч агуулгыг базаад хэлэх юм бол маш баян хүүхэн те аз жаргалтай амьдарч байсан. Юугаар дутагдаагүй айлын эрх таних одоо баян охин. Тэгээд чин сэтгэлээсээ үерхдэг найз байсан. За тэр нь яасан гэхээр ерөөсөө бага наснаас насамжийн газраас л баг татаад өнчи өрөөсөн тийм ядуу охиныг ингээд үе заггүй найзлал өөрхөөсөө ганц нөгөө одоо энэ биений минь нөгөө хэсэг юм шиг тийм ээ. Юунд нуух юм юу ч байхгүй одоо миний талаар мэдэхгүй юм юу ч байхгүй. Одоо тийм болтлоо одоо би минийгээ сайн мэддэг. Хамгийн сайн найзаа гэж боддог тийм найзтай байсан. Одоо хамаг юм ярьдаг, итгэдэг тийм ээ. За тэгтэл тэр охин яадгүй гэхээр яг одоо сүү тавиад хурмаа ихж жагаад замын осолд ороод тэгээ комд орчдөг байхгүй юу. Тэгээ комдын хоорондоо яадгүй гэхээр сүнс нь биесээ гараад тэгээ эмнэлэгт байгаа өөр дээр очдөг. Тэгээ сүнс нь ингээд гараад ирэнгүүт эрэлгийн илч уулзсан л та. Эрэлгийн илч уулзсангуудаа за ингээд чи ингээд 49 хоног дотор одоо чамд буцаад амьдрах боломж байна. За ямар боломж вэ нөхөөрэ чиний араас чин сэтгэлээсээ гашуудаж уйлах одоо 3 өөр хүний нэг тусал нулимсал хэрэгтэй гэж. За тэгээд яг хөөхөр энэ бол чиний аав ээж амраг садан ах トゥ биш ээ. Энэ бол дурсаа харь илгийн үнэхээр чамайг хайрладаг тийм ээ. Чин сэтгэлээсээ чиний төлөө уйлах одоо яг 3 хүний нэг одоо тусал нулимс гэж. За энэ 3 тусал нулимсыг л та 49 хоног дотор одоо цоглуулж чадах юм бол тийм ээ. Одоо эргээд одоо та хүн болоод явнаа. Энэ хугацаанд бол та нулимсаа цоглуулж чадахгүй байх юм бол одоо энэ чигээрээ ингээд насын эцэслэх болно. Би таныг дагуулад явна гэж. За тэгэнгүүт нөгөө охин боддог байхгүй юу? Хүүшээ энэ шиг амарх юм юу байгаа юм бэ гэж те. Яагаад гэвэл аав ээж маань өөдсөн тоохгүй юм байна. Тэгвэл мэдээ сүү тавиад хормоо ихжсэн сүүц залуу маань чин сэтгэлээсээ миний араас уйлна. За тэгээд нөгөө саяны хэлсэн нөгөө үе зайгүй найз минь тийм ээ. Үнэхээр миний хамгийн дотны найз маань
уйлна. Гэтэл бас нэг өөр найз байдаг. Тэрэндээ бол манер бол яг үхээр өмнөх найзыг бол тийм дотно ш. Гэхдээ бол бас яг дайггүй найз. Тэр уйлчих магадгүй, үгүй ч хийж магадгүй өөрөө боддог байхгүй. Тэгэл одоо за тэгвэл би ер нь баг өнөө оройдоор буцчих юм байна да. Гэт хэлэхэд эрэлхий хэлчих ёжтойгоор инээгээд энэ бол тийм ч амархан байдаггүй. Тэ? Энэ гурван нулимсыг цуглуулад бутсан хүний тоо бол маш цөөхөн. За манайхнаар ярьдаг ч гарын 5 хуруунд багтах хэмжээнд л яг цөөхөн байна да гэж хэлдэг. За тэгэл нөгөө охин чинь одоо өөрийнхөө комд байгаа юун дээр очино. Эмнэлэг дээр тэгэл ингээл цонхоор хараад миний араас уйлах байх гэтэл уйлдаг. Хинч уйлдаг. Гэтэл нөгөө эрэлхий элчин маань яадгүй гэхээр тэр охиныг одоо энэ нулимс ямар үнцэнтэй болохыг ойлгуулах гэдэг ингээд нөгөө оршуулгын үйл ажиллагаа явагдаж байгаа танхимууд авч явна л да. Хоол идэж сууж байгаа хүмүүс ингээ уйлаад иж байгаа хүмүүсийг зааж өгдөг. За энэ хүний одоо гарч байгаа нулимс ямар байна гэхээр улаан өнгөтэй байна. Энэ бол өшөө хорслын нулимс. За энэ хүнийх бол хөх хүнтэй. Энэ бол баяр багтлын нулимс. Гэх мэтлэнгээр хүмүүсийн нулимсыг тайлбарлаж явцдаг. Гэтэл энд бол жинхэнэ цэвэр одоо яг чин сэтгэлийн нулимс гарч байна. Энэ бол ээж нь учраас гэж. Ингээд тайлбарладаг. Тэр энэ киног одоо их танах таалагдсан бодоод бас өргөжлүүлээд үзээрэй. Интернетэд хайгаад үзэхэд бол байж байгаа. Яг л энэ чинь хуучны кино учраас тийм ээ 49 хоног гээд. За тэгэхээр энэ дээр юу гэж хэлж байгаа нэхээрэ? Нөгөө өөрийнхөө амжилтанд, бусдын амжилтанд тийм ээ баярлаж сурах. Тэгээ найз чинь амжилт таныг хамгийн ихээр өвтгөж байвч одоо чин сэтгэлээсээ баярлаж сурах гэдэг аягүй чухал байна шүү дээ. Ихэнх найзууд хоорондоо өрсөлдөгчд байдаг. Өөрийн мэдрэлгүйгээр. Яг адилхан гараанаас эхэлсэн учраас тийм ээ. За одоо оюутны ширээнээс үнжсэн бодвол яг адилхан мэрэгжлээ, яг адилхан хичээлийг яг л нэг адилхан чихээрээ сонссон байгаа шүү дээ, тийм үү? Тэгэхээр гараанаас мөртлөнгөө гараад ирэхээр өөр болоод эхлэхэд яах нь хүн амьдралдаа бас энэ яах нь найзтай хатгарах гэдэг зүйлийг бол яах нь үздэг байхаа шүү дээ, тийм ээ? Тэгээ тэрийг ч гэсэн одоо энэ яах нь олон одоо уран сайхны болоод одоо энэ олон ангит кинонууд дээр гаргаж ирдгийн нэг жишээг би бас та бүхэндээ ярьж өглөө. За дөрөвт арга маань. За тэгвэл дөрөвт арга маань бусдад ай тал засахгүй байх. За намайг их гимтээдэг, надад их сөрөг мэдрэмж төрүүлдэг, намайг тэгээд яах нь их зовоодог зүйл бол яах нь бусдад ай тал засах байх нь шүү дээ. За тэгэхээр одоо үүнийг сүүлийн үед айгүй гоё нэрссэн шүү дээ, тэ? Бүх мэддэг хүмүүс мэддэг болсон үнэхээр цүнх баригч. Тэгэхээр бусдын цүнх барина гэдэг бол тэр хүнд яадаг ах нь тал баригч. Энэ бол хулчгар зан гэсэн үг шүү дээ, тэ? Нөгөө талаас нь хэлэх юм бол. Тэгэхээр биднэрт бусдын ай талыг засахгүй байх, хулчгар зан гаргахгүй байх гэдэг бол сэтгэл зүйн хувьд бол яах нь эрүүл байхад бас маш чухал нөлөөтэй байх нь тийм ээ. Өөрийгөө сөрөг мэдрэмж, сөрөг бодлол одоо сөрөг сэтгэл хөдлөлөөс яах нь ангижруулж одоо тийм ээ сэргийлэхэд бол бас их чухал нөлөөтэй одоо зүйл ах нь шүү дээ энэ маань. За энэ дээр би нэг жишээ ярихдаа үлгэр ярьж өгье. За тэгэхээр ямар үлгэр вэхээр хааны шинэ хувцас гэсэн одоо зарим дээр болохоор нүцгэн хаан ч гэсэн байдаг тийм ээ. Одоо маш хувцсан дуртай хаан байдаг, маш гоё гангалдаг тийм ээ. Өөрийнхөө үндсэн ажлаа хийдэг, хувцас л үзэх сонирхолтой. За тэрийг мэдсэн хоёр залтай худалдаа чинь яадаг вүлээ? Танд одоо гайхамшигтай гоё хувцас хийж өгье гэдэг. Тэгээ ертөнцийн бүх гоё хувцсыг өмссөн чинь хаанд одоо шинэ хувцасаа хойлоо сэтгэл нь одоо нөгөө хамтлан гээд олон одоо хүнийг олон жилийн турш зөвхөн тэр хувцсыг минь яриасаа гэж хаан өөрөө дотроо бодож мөрөөддөг байхгүй. Гэтэл тийм хувцсууд одоо өдний хүртэлийнх нь олдоогүй. Гэтэл нэг хоёр луйр чи ирээд танд одоо бит хоёр бол ингээд маш алдартай ойдлчод байгаамаа. Тэгээд энэ ерөөсө ертөнцид цорын ганц одоо хувцас хийж өгье гэж. Тэгэхээр энэ бол ерөөсө тэнэг хүнд бол харагддаггүй байгаа шүү. Тэр хувцас бол ухаантай хүнд л харагддаг гэж. За ингээд хаан дэстэй айгүй ингээд л ерөөсө тусгай өрөө гаргуулаад л одоо нөгөө хувцсыг чи ихлээд утсын надаа яаж гинөө нэгч гэн гэдэл нэг хэсэг хугацаа болоод л дээр нь хувцаа эсэгж гэн гэдэл ингээд ингэсээр хагаад л нөгөө маш их хүлээлт үүсгэсэн хувцас нь бэлэн болдог байхгүй. Хаан ч маш их ч яг цаг хугацаа мөнгө төгрөг зарцуулаад хувцаа хүлээж исэн. Гэтэл юу ч харагддаггүй. Тэгэл одоо за би ч н одоо нэг ухаан мото олчихно гэж бодонгуудаа л ваа үнэхээр гайхалтай хувцас байна. Би одоо хүн болсоор энэ хувцыг үлж харсангүйгээд төшмөлүүд нь бас үуч хараагүй байхгүй хувцас юм чи яаж харах вэ те. Гэтэл бүгдөө таньдтай гайхалтай зогч юм. Зөвхөн тань л зогсох хувцас байна гэдэл одоо ингээд бүгдөө шагшин магтаад тэгэл тун удахгүй болох баяр наадмын өдөр нөгөө хаан чинь нөгөө хувцас өмснө гэдэл нүцгэн сайхан ард олныхоо дундуур ингээд маш одоо ихтгэлтэйгээр толгой дээш ингээд бардам алхаал явж итэл олон түмэн ч гэсэн яадаг ард түмэн ч гэсэн одоо нөгөө хаанда үнэн байдлыг хэлж чадахгүй манай хааны хувцас ямар гайхамшигтай юм бэ гээл ингээд баяр хүргээл бийжтэл нэг хүү яадаг үлээ манай хаан нүцгэн байна гэж хашгартал
хүмүүс тийм ээ хаа үнэхээр нүцгэн байна хоцгүй байна гэж шугаад хэлдэг штэ тийм ээ. Тэр нөгөө хүүхдэд бол нөгөө бусдад ая тал засах гэдэг ойлголт байхгүй учраас хүүхэд хамгийн шударгаар хандаж хэлдэг те. А тэгээд ядгүй хэрэг хаан одоо хамгийн одоо ичвтер байдалд ордог ч гэсэн энэ хуцын маань хүмүүс одоо хизээч яах нь мартахгүй гэдэгт бас нөгөө талаасаа сэтгэл нь хандаг тийм ээ. За тийм үлгэр байдаг. Тэгэхээр энэ ядгүй хэрэг нөгөө бусдад ая тал засаж байгааг одоо харуулж байгаа тийм үлгэр байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар ч гэсэн мэддэг штэ тийм ээ. Хин хинд ая тал засдаг вэ? Хин тийм замтай вэ гэдгийг. Тэгэхээр танд тийм зам байгаа бол та түүнийгээ засах хэрэгтэй болох нь. Яагаад гэвэл энэ маань намайг яадаг байх нь сөрөг мэдрэмж рүү хөтэлдэг. Сөрөг одоо сэтгэл хөдлөлт аваачдаг байх нэ гэж. За 5 дахь арга. Хүчээр өөрийгөө өөрчлөх гэж оролдохын оронд байгаа байдлаа шударгаар хүлээн зөвшөөрөх. За ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр өөртөө муу зүйлийг одоо хизэж хүлээмжшүүлдэг. Өөрийнхөө мууг. Тэр чинь одоо хүн төрөлхтний л арга шин штэ. Би ч гэсэн тийм ээ. Тэгэхээр одоо шууд улаан нууран дээр мууг нь хэлэх юм бол одоо нэх гой таатай тийм ээ би тийм мөөхөн байгаа маа гэдээ одоо хүлээншэрх хүн бас хэд байх вүлээ тийм ээ. За тэгэхээр яадаг вэ гэхээр бид нар чинь одоо өрөнд орны зурхаа уншаал гарахтаа тийм ээ одоо ингээл ямар нэгэн сонжоо ч юм уу ямар нэгэн зурхаа уншингууд л одоо жишээлбэл Арслангийн ордон бол маш их удирдах чадвартай одоо царай зүс сайхантай олны дунд анхаарал өртөж яадаг юм манлайлах чадвартай энэ төр гэж уншиж болно шүү дээ тий. Тэгвэл үнэхээр зүв байна. Гэтэл нөгөөдөл нь юу гэдгийг их дээрэнгүү амиа хичээсэн ч гэдэг мороод үгүй шүү дээ. Эсвэл тийм биш гэж. Тэгэхээр би бол Арслангийн ордон биш л дээ. Энэ бол миний хүүгийн орд байгаа. Зүгээр хамгийн энгийн жишээ гаргаж одоо ярьж байгаа нэ. За тэгэхээр зэрэг нь яадгүй гэхээр бид нар өөрийнхөө мууг бол хамгийн сайн мэддэг. Гаднаа хэлэхгүй байгаа ч гэсэн бид нар яадаг дотроо мэдчихэдэг аахгүй. Би юунд муу юм бэ? Би аль хэр муу хүн бэ гэдгээ бид нар бүгдөө яадаг мэддэг. Тэгээ та хэр насалсан гэдгээс хамаарат өөрийнхөө олон муу таалуудыг бид нар аль хэзээний яадаг ах нь танин мэдчихсэн байгаа. Ганцхан түүнийгээ яадаг ах нь баг өмсөд л дадалцдаг тийм ээ. Сайн хүн байх гад. Гэтэл одоо дахиад нэг жишээ ярьж өгье. Энэ маань болохоор Google-тэй кино. Тэгэхээр нөгөө сүйтгэгч Ральф гэж Google-тэй кино байдаг тийм ээ. Тэгэхээр энэ дээр юу гэхээр сүйтгэгч Ральф гэдэг одоо тоглоом байдаг. За тэр тоглоомны одоо Ральф маань одоо гар хүрсэн болгоны нэвдэр сүрч идэг. Гэтэл түүний одоо тоглоомны одоо эсрэг тал нөгөө тал нь болохоор яадаг вэхээр сайн хүү байгаа. Тэр нь болохоор яг алах үргээл бүх юмыг засч яадаг. Эвдэрч үтгсэн Ральфын сүтгсэн бүх зүйлийг л нөгөө алахаараа эвдэрсээр байгаа. Тэгээ тэр тоглоом одоо хүүхдүүдийн тоглох дуртай байсаар 30 жил болдог. Тэгээ 30 жил болонгот одоо 30 жилийн аяга тэмдэглээд одоо тэр одоо юу гэдэг нь тоглоомынхаа хаантаа олс тэр оршин суугчд нөө байшин дээр байшингийнхаа олон давхар байшингийнхаа дээр гараад 30 жилийн одоо парти хийж байгаа байхгүй юу. Тэгэл торт морта аваад тэгсэн хэрнээ тэр партид ганцхан хүн ирээгүй. Ураагүй тэр хүнийг албаар үлдээсэн нь нөгөө сүйтгэгч Ральф гэдэг байхгүй юу. Тэгтэл Ральф яадгүй гэхээр өөрийгөө өргөдөөг мэдчихэнгүүтээ одоо дээшээ лефтэн суугаа дээр гараад та нар яагаад намайг өрөөгүй юм бэ? Энэ тоглоом чи одоо би бас нэг дүрэн штэ тий. Тэгэхээр ингээд миний ч бас одоо 30 жилийн аяа гэсэн би бас бялуу идээд ингээд та нартай ингээд гой парти хиймээр штэ үдшилэг хиймээр байна гэдгсэн чинь бүгд хөөгөө чи бол одоо муу залуу малуу одоо ерөөсөө тэгээ манай тоглоомд хамгийн хэрэггүй хүн болол одоо чи юм гэдэл ингээд тэгээд нөгөө гол дүрийн одоо яах нь сайн засагч залуу маань болохоор ингээл юм алтан медаль зэдал аваад тэгээ нөгөө Ральф чин гомдонгуудаа би медальтай олчих юм бол эдгээр намайг хүлээмжшүүлэх юм байна гэд тоглоомоосоо гараа авчдаг байхгүй юу. Тэгээд тоглоомоосоо гараа явсан чинь маргааш өглөө 30 жилийн дуусаад маргааш өглөө төвхтөө тоглох гал ирсэн чинь сүйтгэгч хүн байхгүй болсон. Бүгдөө засаад юм болсон засаад байдаг дандаа сайн байгаад байсан чинь хинч тэр тоглоомоос нөрхөө олцсон. Тэгээд тоглоом ядгүй хэрэг за энэ бол олон жил болсон учраас засах засал байхгүй. Одоо энэ ингээд устгалд оруулах ингээд устгалд орох тоглоом руу явдаг байхгүй. Тэгээд л ядгүй хэрэг тоглоомынхан бүгд ойлгодог. Үгүй энэ чинь Ральф чи их чухал гол дүр байсан юм байна. Энэгүй бол бид нар хин ч биш байсан юм байна гэдгийг ойлгоод тэр Ральфийнхаа хойноос яадаг үлээ. Хайж авдаг юм кино байдаг тийм ээ. За тэгэхээр энд ядгүй гэхээр сайн муу зэрэгцэж байдаг нь хорвоогийн зам штэ. Тийм ээ. Сайн муу одоо зэрэгцэж байна гэдэг бол хорвоогийн зам. Тэгэхээр надад сайн тал байсан ч гэсэн бас яах нь муу тал бий. Тэгэхээр би өөрийгөө тэр муу талыг нь яах нь шударгаар хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр муу талаа хүлээн зөвшөөрж байгаа муу зүйл уйлд муу мухай хийх гэсэн үг биш шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийгээ яах нь бид нар зүгээр надад байдаг гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Байдаггүй юм шиг байх нь л өөрөө яах нь сэтгэлийн хувьд олоо яах нь зовлон болоо сөрөг мэдрэмж төрүүлдэг л гэж хэлж байна, тийм ээ. За тэгэхээр шударгаар хүлээн зөвшөөрнө гэдэг бол маш чухал ахна. Тэгэхээр хүчээр оролдох биш. Хүчээр өөрчлөх биш. Харин гагцгүй надад дотроос өөрт минь өөрчлөгдөх хүсэл сонирхол бий болж ижил би өөрчлөгддөг байгаа. Тэгэхээр өөрчлөлт гэдэг бол хүссэн хүн болгонд яхаа хүссэн хүн болгон хийж болох зүйл ахгүй юу. Тэгэхээр боломжтой зүйл. Хамгийн гол нь энд цаг хугацаа, хүсэл тэмүүлэл, зориг их чухал үүрэгтэй байдаг ах нэ гэж. За 6 дахь арга маань. Та хэтэрхий илдэг байх албагүй.
За тэгэхээр нөгөө хитрхи сайн хүн болох бол бүх юмд за тгий л гэдэвэл та өөрийгөө гээ чинь энэ амьдралд. Хүн бусдыг бодохгүй шүү дээ. Тэр урайлгахын ингээд л яах вэ? Надад л өгөөд ийн гэсэн үг. Тэгэл би дотроо үгүй гэж хичнээн хэлмээрсэн ч гэсэн за гэж хэлээд байгаа учраас л нөгөө сөрөг мэдрэмжүүд, сөрөг бодлууд, сөрөг сэтгэл хөдлөл намайг яах вэ? Идээд тань гэсэн үг байхгүй юу? За энэ дээр бас нэг жишээ ярьж өгье. Солонгос киногаа олон ангид. За бид нар нөгөө Монголд нөгөө Надлан 100 ирээд явсан шүү дээ, тий? Одоо нөгөө тэгбэ юу гэвэл тэр чинь шуудан ирлээ гэж. Тэгэхээр нэвтрүүлгийн одоо гол одоо нэг дүр нь хин бэ? Гэтэ хан гитийн дүр тоглодог жүжигчин маань тэр хувь заяаны одоо учирсан хосод гэдэг кино тоглосон байдаг. Тэр киноны одоо гол дүрөө болохоо Жан Нара маань ямар дүртэй байдаг вэхээр нэг хуулийн перми тэгээ бичиг хэргийн туслах байдаг байхгүй юу. Тэгээ бичиг хэргийн туслах хүн болгонд бас яах нь элдэг сайхан хандаг хиндэж одоо муухай харилцаа үүсгэдэг хэний ч гомдохыг хүсдэг нь эцэстээ ядгүй гэхээр тэр ажил дээр хамгийн хэрэггүй хүн байдаг. Хамгийн нэр хүндгүй хамгийн одоо байр сургуу те тэр юу гэж хочилдгоо гэхээр далдуур хүмүүс ерөөсөө л одоо нөгөө юм бичиж наадаг те одоо нөгөө жижиг цавуута цаас байдаг штэ бичээд хэрэгтэй энэ тэндээ наачаа хэрэггүй болохоор хайчдаг тийм үү. Тэгээ тийм цаас гэж хүртэл одоо хожлох хэмжээнд хүртэл одоо тэр хүн бол бүх хүн жасан илдэг хандж ийсэн. Тэгээ хамгийн сүүлд нь тэр чинь өөрөө мэдээд тийм ээ би чинь одоо энэ болохгүй болжээ гэдгийг мэддэг. Ягаад гэвэл маш их гомдол хуралддаг байхгүй юу. Тэгэхээр энэ яаж юм нэхэрэ та хитрхи илдэг байх албагүй гэж. Тэр энийг бид нар барих нь шүү дээ. Тэгэхээр бүх юмны хэмжээ тун гэдэг бол байх нь маш чухал ах нь тийм ээ. Тэгэхээр илдэг занд ч гэсэн хэмжээ байдаг байх нэ гэж. За 7 дугаар арга маань хит их анхаарал тавихгүй байх. За хит их анхаарал тавих. Тэгэхээр л одоо энэ дэр нөгөө хитийд нь хэмжээ хитрнэ гэдэг байгаа шүү дээ тий. Хит их анхаарал тавиад хэлэхээр анхаарал тавиулж байгаадаа ч гэсэн яах нь сэтгэлийн зовлон болчдөг. Тэгэхээр энэ маань нөгөө сөрөг мэдрэмжийн маань сөрөг сэтгэл хөдлөлийн маань юу болж гинөө суур таата хөрс олчих гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хитрхийх анхаарал тавиад бусдын төлөө өөрийгөө гээгээд явчих юм бол энэ амьдрал маань богинохон штэ. Нэг л өдөр би ухаараад хартал бүх юм дууссан. Залуу нас маань дууссан, тийм ээ? Тамир тэхмээ дууссан. Бүх сайхан бүхэн маань бусдын төлөө явцсан. Тэр сайхан бүхнээ би өөртөө хизээч яснаа зарцуулж амжаагүй. Тэ надад юу үлдэх юм? Харамсал, өөр, гомдол, өөр юу үлдэх вэ? Гутрал л үлдэн штэ. Тийм учраас аливаа зүйлийг хэмжээнд нь хийнэ гэдэг бол хамгийн чухал. Үр хүүхдүүдээ ч гэсэн одоо сүүлийн үед манай эхний хүүхдүүд бол нэлээд томроод 20 гараад байгаа. Тэгэхээр зөвхөн би одоо сүүлийн үед юуг ойлгож байгаа нөхөр өсөөл насанд хүрсэл юм бол ер нь тустай амьдрах бол хамгийн зөв юм байна. Хитрхи хүүхдийн амьдрал руу ороод хитрхи хүүхдийг их зовоохоор юм байна гэдэг бол мэдрээд байгаа. Тэгэхээр зэрэг нь энэ хүүхээр ерөөсөө хамтдаа байх юм ба штэ тий. Тэрнээс хол одоо тустай амьдарч байгаа хүүхдийн амьдралд бол оролцоод байна гэсэн үг биш. Тэгвэл яг хамтдаа байгаа хүүхдийнхээ өмсөж байгаа ховц нүрээ будаж яхад нь хүртэл оролцох гээд байгаа байхгүй. Энийг би болохгүй гэж мэдээд байгаа хүртэл бол өөр ирэхгүй оролцоод байгаа тий. Тэгэхээр зэрэг нэг хитийд их анхаарал бол ерөөсөө яах нь хиндэж тавих хэрэггүй. Тэр хитийц анхаарлаа хинд тавих хэрэгтэй яах нь өөртөө тавьцгаая тий. Өөртөө тавь, өөрийгөө хайрлая. За тэгэхээр бид нар яах нь аливаа нэг нь таалагдаагүй, сэтгэлд хүрээгүй, нийцээгүй тэр зүйлдээ бид нар үгүй гэж хэлэх үүтэй яах нь зоригтой байх хэрэгтэй байх нь тий. Үгүй гэж хэлэх дасгал хийжээ гэж зөвлөгөө өгчээсэн. Үнэхээр үгүй гэж хэлж чадахгүй талент хараад үгүй өнөөдөр үнэхээр чадахгүй амжихгүй нэ гэж ингэж одоо сайхан харагдах байдлаасаа ч болсон тийм ингээд санаа зовоод үгүй гэж хэлж чадахгүй бол ийм дасгалж болсон хамаагүй хийж агаад үгүй гэж хэлж сураа гэж зааж исэн. Тэгэхээр ерөөсөө энэ сэтгэл зүйн одоо энэ яах нь таагүй уур амьсгалыг бид нар тийм ээ энэ зуршлуудыг гаргахын тулд өөрийгөө л бид нар яах нь дасгалжуулж штэ олон дахин хийн. Нэг удаа үгүй гэж хэлэхэд маш хэцүү байж болно. Гэтэл нэг удаа хэлчихвэл та хоёр дахь хэлж чадна. Хоёр дахь хэлж чадсан бол гурав дахь хэлж чадна. Ингэсээр агаал бид нар хэлж чаддаг болно гэсэн үг. Нэг удаа л хэлж чадахгүй бол хизээч хэлж чадахгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр хэлэх чадах тэр яах нь айцыг давжил бид нар хэлэх хэрэгтэй болох нь. За 8 дахь арга маань юу ах вэ гэхээр сайн сонсогч байх. Тэгэхээр сайн сонсдог хүмүүс л хамгийн сайн харилцаанд ордог гэж үздэг. Сайн харилцаанд орж чаддаг сайн харилцагч хэмбэг бол яах нь хамгийн сайн сонсогчийг хэлдэг. За бодоод үзье бүгдөө. Миний хамгийн сайн найз хэмбэ? Намайг үргэлж сонсдог хүн л байдаг. Тэгэхээр зэрэг нь таач гисэн бусдыг тийм ээ сайн найз байхыг хүсдэг бол таа ч гэсэн бусдад сайн найз байх хэрэгтэй болж байна тийм үү. Тэхийн тулд бид нар яах ёстой вэ? Сайн сонсогч байх хэрэгтэй болох нь тийм ээ. Тэгэхээр сайн сонсдог байх хэрэгтэй. За арга байх нь. За 9 дахь арга маань явцуурахгүй байх. За нэг муу гэж харсан хүндээ насаараа муудчихна гэсэн. Нэг сайн гэж харсан хүнийгээ насаараа сайн байна гэж. Түрүү хэлсэн шүү дээ. Сайн муу хоёр яах нь
хосолж амьдрдаг хорвоо гэж тийм ээ. Тэгэхээр сайн муу хоёр хосолддог учраас хит сайдах хит муудах чинь ерөөсөө явцуурч байгаа шинчүүд дээ. Тэгэхээр бид нар ингэж явцуурахгүй байх нь хамгийн чухал. Яагаад гэвэл хүн төрлөختөн өөрөө төрөлхийн л олон талтай тийм ээ. Тэгэхээр бидний бүтээж байгаа нийгэм ч гэсэн олон ургалж үзэл гэдэг яг уу дэмжиж байгаа шүү дээ. Тэгэхээр юмыг олон талаас нь харах, олон чанар бий гэж мэдэх хэрэгтэй. Жишээ нь та муу байсан хүндээ тийм ээ. Дандаа одоо сөрөг таагүй мэдрэмжтэй ингэж бодож исэн хүний өнөөдрөөс эхлээд энд маань ч гэсэн сайн чанар бий шүү гэдээ олж харах хичээх хэрэгтэй болох нь шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо яг нь альва зүйлж явцуурахгүй байх. Энэ маань намайг сөрөг мэдрэмж, сөрөг сэтгэл хөдлөлөөс яг нь сэргийлдэг байх нэ. Тэр байгаа зүйлийг маань бас ангижруулж өгдөг байх нь тийм ээ. За 10. Ямар ч нөхцөл байдалд өөрийгөө сайн удирдах. За энэ бол яг нь хит хөөч баярлахгүй, хит гомдож гунхрахгүй, уйлахгүй тийм үү? Өөр яг уу уурлахгүй энэ төр байхгүй юу? Гинт одоо тийм одоо ямар ч хүн нөхцөлд хүн орж олно шүү дээ. Санамсаргүй маш олон нөхцөл бид нар орно. Тэгэхээр одоо тийм сэтгэл зүйн одоо яг ингээ өөрийгөө 50 удирдах чаддаг хүмүүс юу сурахын тулд юу зөвлөдгөө гэхээр энэ одоо зөвхөн хүмүүс энийг йогийн одоо зөвлөгөө йогийн дасгал гэж ойлгоод байдаг. Үгүй энэ одоо яах вэ гэхээр сэтгэл зүйч ч гэсэн энэ дасгалыг хийдэг. Энэ юу гэхээр гүнзгий амьсгаа авах. Амраараа гүнзгий амьсгал аваад амаараа удаан гарах те. Ингээд хүн яадаг вэ гэхээр маш амар тайвраад бүх булчин шүрмэс маань яадаг вэ? Суларч тайвширч яадаг. Тэгэхээр нөгөө тайвширсан булчин шүрмэстэй уулзраас гинтийн актер яах нь шийдэл дэвтэр ямар нэг юм гаргадаг байхгүй юу. Тэгэхээр хамгийн багадаа 3 удаа, хамгийн ихдээ 10 удаа энийг хийхийг бол зөвлөдөг. А мөн одоо сэтгэл зүйч юу гэж хэлдэг вэ гэхээр аливаа нэгэн зүйлд одоо хариу хэлхийнхаа өмнө дотроо 3 секунд тоол гэж. Удаанаар штэ, удаанаар 1 2 3. За энэ хооронд би яах вэ гэдгээ аль хэзээ миний тарих яах вэ? Ажиллах нь шүү дээ, тийм ээ? Тийм учраас одоо та энэ дасгалуудыг өөртөө яах вэ? Байн хийж явах хэрэгтэй. За түрүү хэлсэн би те энэ бол амаргүй. А гэхдээ боломжгүй зүйл бол биш. Энэ бол боломжтой зүйл. Тэгэхээр бид нар өөрийгөө яах нь байнга дасгалжуулж энэ дасгалуудыг өөртөө яах нь хийж хэрэгжилж явах хэрэгтэй болох нь тийм ээ. За тэгжээж бид нар одоо энэ сөрөг сөрөг мэдрэмж хөдлөлөөсөө өөртөө яах нь ангижруулж чадах нэ. За 11 дахь арга маань өөрийн үзэл бодлоо зоригтойгоор илчлэх. За тэгэхээр хүрд эргүүлэх боломж хүн болгонд оногддог штэ тийм ээ. Ажил дээр ч гэсэн за өөр санал бодолтой хүн байна уу? Дотроо өөр санал бодолтой ч гэсэн олонгод дэлдэд хэлэхгүй өнгөрөх тохиолдол маш их байдаг. Тэгэхээр энэ маань яадаг бах нь нөгөө сөрөг мэдрэмж төрөх өндөс суурилж өгдөг бах нь штэ тийм ээ. Хөрсөөл бэлдээд байна гэсэн үг. Тэгэхээр энэ хөрсөн дээр бид нар цэцэг ургуулах уу, зэрлэг ургуулах уу гэдэг маань л одоо яах нь бид нар өөрийнхөө үзэл бодлыг зоригтойгоор илчилж чадах юм бол тэндээс маань яах нь цэцэг ургах нь штэ. А харин би өөрийнхөө үзэл бодлыг зоригтойгоор илчилж чадахгүй юм бол тэнд юу ургах нь зэрлэг ургах нь штэ тийм ээ. Зэрлэг харахад ногоон ч гэсэн зэрлэг ашиг туштай ургамал үгүй штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг нь одоо яах нь бид нар энийг одоо бодолцох хэрэгтэй байх нь штэ тийм ээ. Тэгэхээр өөрийн үзэл бодлоо зоригтой илчлэх гэдэг бол маш чухал байх нь. Тэгэхээр өөрийн үзэл бодлоо зоригтой илчлэхэд бас мөн адилхан яах нь дасгал сургуулалт хэрэгтэй. Тэгэхээр эхний ээлжинд энэ бүх зуршлуудтайгаа тэмцэлдэхэд танд одоо харилцагч хийж шаардлагагүй та толтой хараад өөртөө ажиллаад байх хэрэгтэй. Нэг жүжигчин шиг л байх нь штэ тэ дүрээ авцсан жүжигчин шиг л одоо бид нар. Тэгэхээр зэрэг нь энэ маань яадаг вэ гэхээр хамгийн том дөрөөсөө гарах хэрэгтэй. Ганцаараа өөртөө ярьж байгаарсан гаргаж байгаа хэлбэр шүү дээ, тийм ээ. Хин нэгэн одоо объект, хин нэгэн хүн олж аваад л тэгээ тэр хүн дээр ингээд гаргаад авах биш, тийм ээ. Тэгэхээр энэ бол яг нь бид нар толтой өөрлөгөө хараад ингээд хандаж бас энэ дасгалуудыг авах хийх боломжтой. За 12. Ямар ч харилцаанд бэлэн байх. Тэгэхээр түрүү хэлсэнтэй амьдрал дандаа баяр жаргалтай байдаггүй. Бас амьдрал дандаа уйтар гунигтай, зовлонтой байдаггүй. Тэгэхээр нөгөө зовлон баяр жаргал хоёр маань ээлжилж яадаг тийм ээ. А бидэрт бодохдоо хоёулынгийн хугацаа адилхан ч хийсэн гэсэн зовж өнгөрөөвөл урт санагддаг. Жаргаж өнгөрөөвөл богино санагддаг. Тийм учраас л жаргалтай мөчүүд дандаа ямар байдгүй? Богинохон байдаг тий. Бид нар тэрийг дандаа урт байгаасаа гэж яадаг хүсдэг шүү дээ. А гэтэл зовлонтой мөчийг бид нар айл болох богинохон болохгүй боломжит олдвол зовхгүй яхсал гэж бодохоос зовлонгой ч гэсэн одоо яах нь богинохон байгаасаа гэж бодохгүй шүү дээ тийм үү? Айл болох зовхгүй байгаасаа гэж бодно шүү дээ. Тэгэхээр зэрэг нь энд яадаг вэ гэхээр бид нар ямар ч харилцаанд яах нь өөрийгөө бэлэн байх хэрэгтэй болох нь тийм ээ. Тэгэхээр харилцах чадвар гэдэг бол цэвэр туршлагаар бий болдог чадвар байгаа. Тэгэхээр харилцах чадвар гэдэг бол яах нь маш олон төрлийн харилцаанд би өөрөө орж иж яах вэ? Тэр харилцах чадвар маань сайжирдаг, дээшилдэг, тэр чадамжаа суудаг байх нь тийм ээ. Тэгэхээр олон төрлийн харилцаанд орно. Зөвхөн ээжтэйгээ харилцдаг хүүхэд гинт одоо сургуульд ороод
хүүхдүүдтэй харилцаж чадахгүй шүү дээ. Тийм ээ. Яагаад гэвэл өөр харилцаа үүсгэж чадаагүй юм чинь. Гэтэл тэр хүүхэд сургуульд орохын өмнө цэцэрлэгээр хүмүүцсэн болвол шал өөр. Яагаад гэвэл цэцэрлэгт тийм ээ жижүүрээс ихсүүлээд ангийн багш, туслах багш, хажуу ангийн багш тийм үү. За ингээд бид нар тоогооч, одоо үйлчлэгч тийм ээ ингээд цэцэрлэгийн хэмжээнд бусад эцэг их ангийн хүүхдийн эцэг их эмээ өвөө гэд маш олон төрлийн харилцаанд яг орж байгаа учраас л бид нар сургууль төр хүүхдийг яах нь бэлтгэгдсэн гэж үзэхтэй адилхан тийм ээ. Таач гисэн өөрийгөө харилцаанд ямар асуудлаас харилцаанаас дандаа сөрөг мэдрэмж төрөөд харилцаанаас дандаа сөрөг сэтгэл хөдлөл аваад байвал та өөрийгөө яах нь олон төрлийн харилцаанд бэлэн болох хэрэгтэй байх нь шүү дээ. Та тэрэндээ дандаа тухалж харилцана гэсэн. Өөрийгөө харилцаанаас хоош татаад за би дандаа энэ дээр ингээд идэм да энд чингэхгүй шүү гэж бодлохгүйгээр л зоригтойгоор яах нь харилцаанд орж явах хэрэгтэй болох нь тийм ээ. За ингээд явсаар сүүлийн арга дээрээ ирлээ тийм ээ. За хамгийн сүүлийн арга маань юу байх юм болоо? За 13 дахь арга маань өөрийгөө үзэн ятахгүй байх. Байдлаар нь яг байгаагаараа өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрөх. Бүрэн гэж байгаа шүү. Бүрэн хүлээн зөвшөөрөх. За энэ бол яах нь өөрийгөө үзэн ятахгүй байхад хамгийн чухал зүйл байх нь. За бид нар өөрийгөө юу гэж үзэн яддаггүй? За ихэнх хүмүүс юм байдаг шүү дээ, тий. Би аавгаа дурсан царай муутай. Эрэгтэй байсан бол сайхан залуу байх гэсэн. Даанч эмэгтэй болохоор царай муутай. За тийм ээ, ийм зүйл чадахгүй байна. Би ийм арчаагүй байна. Би ийм болохоогүй байна. Миний чадал ийм байна. Надад энэ дутагдаад байна. Чадваргүй байна. Болохгүй байна. Бүтэхгүй байна гэж яах нь бид нар дандаа өөрийгөө яах нь үзэн яддаг байх нь шүү дээ. Тэгэхээр энэ бодлоосоо энэ сөрөг мэдрэмжээсээ салахын тулд бид нар яг байгаагаар нь би чинь ерөөсөө л ийм хүн шиг дээ гэж. Тэгээ би бас энэ оюутнуудаа хэлдэг. Юу гэж хэлдэг вэ гэхээр чи бол энэ ертөнцид ирсэн цар ганц бодгал гэж. Гайхалтай газтэй. Тэгэхээр би хамгийн царайлаг, би хамгийн ухаалаг, би хамгийн сайхан байна гэсэн үг байхгүй юу? Яагаад гэвэл жишг юу ч байхгүй шүү дээ надтай адилхан. Өнгөрсөнд ч байгаагүй, өнөөдөр ч байхгүй, ирээдүйд ч төрөхгүй. Тэгэхээр зэрэг чинь би бол ховорхон цорын ганц хамгийн том яах нь гайхамшиг байх гэдэг байгаа зү. Тэгэхээр та бол энэ хорвогийн хамгийн сайхан хүн байх нь. Та энэ хорвогийн хамгийн хөөрхөн хүн байх нь. Тэ? Та энэ хорвогийн хамгийн жаргалтай хүн байх нь. Тэгэхээр энэ бодлороо энэ юугаар өөрсдөө бид нар яхаа дасгалжуулах хэрэгтэй болох нь шүү дээ, тийм ээ? Яагаад гэвэл бид нар нэг л амьдрын шүү дээ. Бид нар урд нас, хойд нас гэж ярьдаг боловч аль нь ч бид нар мэдэхгүй, тийм ээ? Тэгэхээр энэ амьдрал бол бидэрт яах нь ганц л дохино. Би ганц удаа амьдарч байгаа учраас алдаж болно. Тийм ээ? Би ганц л удаа амьдарч байгааз мэдэхгүй чадахгүй зөндөө байж болно. Бүгдийг мэдчих чадахгүй шүү дээ. Бид нэрээс насан туршдаа яадаг тасралтгүй сурсаар байгаа л дуустдаг, сураагүй зөндөө үлцээр байгаа л дуустдаг. Энд чинь үний юм чинь. Тэгэхээр зэрэг нь бүх зүйл төгс байх гэж өөрийгөө зовоох хэрэггүй л гэдгийг одоо энэ хамгийн одоо сүүлд одоо тийм ээ хэлье. За тэгээд яах вэ гэхээр яг ийм одоо сөрөг мэдрэмж, сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижрах гэж байгаа энэ хичээж байгаа энэ дадлага тэгээд дадлагжуулж байгаа өөрийгөө одоо ингэж одоо дасгалжуулж байгаа үедээ бол бид нар яадаг вэ гэхээр ганцаарцсан, хаягдсан, гунигалсан, за өөр яах вэ? Гунигийн сэдвтэй дуу хөгжим, кино зэргээс бол дандаа аль болох хол байх хэрэгтэй, татгалзах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө дасгалж байгаа л арих гал гайгүй болж ирсэн юм маа нөгөө гунигийн дуугаа сонсоод буцаал гунигийнхаа яах нь мэдрэмжид автчих боломжтой байхгүй. Тийм учраас бид нар одоо яах нь дандаа сүрсэн базаа хийнэ гэсэн үг. Тэгэхээр зэрэг нь уйтгар гунигийн зөвлөлтөй биш дандаа тийм яах нь сэтгэл хангалуун, баяр хөөртэй, баярлсан, талархсан, хайрлсан, итгэл урам зоригтой тийм зүйлийг яах нь сонсож мэдрэх хэрэгтэй байх нь шүү дээ, тийм ээ. За саяхан бол одоо дэлхийн шинэхэн аврагтай боллоо шүү дээ. Жуудагийн 47 кг-ийн эмэгтэй тийм ээ. Энэ бол бидэрт юу авж яана? Маш их баяр баясгалан, эрч хүч, урам зориг, итгэл найдвар тийм ээ. Монгол улсын одоо нэрийг дэлхийн тавцнаа гаргаж ирж гэн төрийн дуулал минь яаж яана? Иршилэхэд бид нар тэр одоо тамирчинтай адилхан сэтгэл зүгээр түүнийг ямар их баяр хөөртэйгээр сонсож хүлээж авч байгаа лээ те. Тэгэхээр амьдралаас хүртэж болох баяр усал маш их байгаа штэ. Гэтэл тэр хүнтэй би ямар ч хамааралгүй штэ. Зөвхөн сошиал ертөнцөөс л тэр охины тухай мэдээллийг олж аваад ингэж огшиж баярлж байгаа юм чинь. Тэрний эргэн тойрхон байдаг хүмүүс бол бүр ямар их баяртай байх вэ те. Тэгэхээр бид нар амьдралаас хүртэж болох аз жаргал баяр усал бол маш их байгаа штэ. Маш их. Тэгэхээр зөвхөн өөрөөсөө баяр жаргал хайгаад би ч ихтэй зовсон хүн байна гэж бодож болохгүй ахна шүү дээ тийм ээ. Тэгэхээр жоохон нүдээ том болгоод ингээл харахад эргэн тойронд юу ахна дүүрэн аз жаргал ахна тийм ээ. Тэгэхээр тэр аз жаргалаас бид нар өөрөө бас яах нь хүртэж өөрийгөө бас яах аз жаргалтай байхад дасгалжуулалтыг хэрэгтэй болох нь тийм ээ. Нөгөө талаасаа бид нар бас хайртай дотны хүмүүсээ анзаарч эхлэх хэрэгтэй ахна. Сонсдог хөгжмийн тийм ээ
хэмнэл аялгау, дууны үг энтрийг анхаар гээд байгаа шүү дээ. Бид нар мдээгүй талаас тэд нар маань ч бас яах нь одоо сөрөг мэдрэмжэндээ автчихж болох юм. Тэгэхээр бид нар одоо нэгэнт одоо энийг өөрөөсөө зайлуулах, холдуулах арга зүйг суралцаад авсан юм чинь энэ аргаа одоо эргэн тойрны хамгийн хайртай хүмүүсээс эхлүүлээд хамгийн хайртай хүн маань хэн байх ёстой гэдэг байгаа лээ. Би тэ өөрөөсөө эхлээд эргэн тойрны хайртай бусад хүмүүстэй бас яг хэрэгжүүлээд ажиглаад андаараад эхлээрээ тийм ээ. Тэгэхээр сөрөг мэдрэмжээс ангижирч чадсанаар бидний харилцаанд сайнаар үр дүн авчирна тийм ээ. Бас бид нар яах вэ? Бие биендээ чин сэтгэлээсээ анхаардаг, бие биенээ чин сэтгэлээсээ дэмждэг, бие биенээ чин сэтгэлээсээ ойлголцдог болоход бол маш чухал ахна штэ. Тэгэхээр эн чинь яах вэ гэхээр нөгөө ойлголцохгүй, биенээ дэмжихгүй байна гэдэг чинь бидний хооронд юу байна гэсэн үг ахна. Сөрөг мэдрэмжүүд л хоримтлагдсан байна гэсэн үг. Тэгэхээр тухайн хүнийхээ тухай тэр сөрөг мэдрэмжүүд, сөрөг бодол, сөрөг сэтгэл хөдлөл бид нар яах нь өөрөөсөө гаргаж хайхын тулд өөрийгөө дасгалжуулаад сая одоо дурдсан 13 арга 13 зуршлаас өөрийгөө яах нь холдуулж чадах юм бол бидний амьдрал илүү гэгээлэг, илүү өөдрөг аз жаргалтай байх нэ. За ингээд өнөөдрийн бичлэгээ энэ хүргээд өндөрлөх гэж байна. Тэгэхээр өмнөх бичлэгийн үргэлжлэл болгоод өнөөдрийн бичлэг маань орлоо. Нүүрэн дээртээ илэрч байгаа илэрхийлэл таныг өмссөн хувцснаас чинь илүү тодорхойлно гэж. За өөрөөр хэлэх юм бол би ямар брендийг тийм ээ болгоноосоо хөлийн уул хүртлээ өмссөн байх нь чухал гэж яхана штэ. Өнөөдөр миний нүүрэн дээр тийм үү ямар сэтгэл хөдлөл, ямар мэдрэмж, ямар юм гарч ийн гэдгээр л хүмүүс намайг яах нь тодорхойлдог ахна штэ. Тийм учраас бид нар одоо сөрөг мэдрэмж, сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижирч ижил бидний нүүрний илэрхийлэл маань эерэг таатай болно гэсэн үг болж байна тийм ээ. За тэгэхээр энэ сайхан ишлэлээр ингээд өнөөдрийн бичлэгээ өндөрлөе. За дараагийн шинэ бичлэгээр уулзтлаа түр баяртай. Хэрвээ танд бичлэг маань таалагдсан бол лайк, сабскрайб дараарай. Баярлалаа. Баяртай.